За группт маань эсж байгаа бас групптэй аль хэдийн хичээлээ үзээд эхэлсэн байгаа гişүүдтэй. Өөртөөгөө ажиллах, өөрийгөө хайрлах, өөрийнхөө дотоодыг бас нэг юм нэг удаа ч гэсэн тордоод анхаараад яах учраа ямар ч лсэн олохын тулд орж ирсэнд нэгдүгээрт баяр хүргэе. За өнөөдрийн хичээлээр багш нь өөртөөгөө хийх сэтгэл зүйн дотоод яриаг яаж илүү зөв болгодог талаар товчхон бөгөөд тодорхой хичээлийг орхолно. За хэдийнэ ер нь бол би нэг ингэж байгаа юм байна да, тэгээд байгаа юм байна да гэдэг нэг юм жижигхэн мэдрэмж дуу хоолой жоохон ч гэсэн сонсох гэж хичээж байгаа бол аль хэдийнэ урагшаага алхаад эхэлсэн байна гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйчдээр жишээлбэл хүмүүс эрэхтэй яг л өөрийнхөө толон тусгал мэдрэмжийг сэтгэл зүйчтэйгээ ярилцж байгаа явцдаа өөрийгөө илүү боддоор ухамсарлаж ойлгоход нь сэтгэл зүйч тусалдаг. Тэгэхээр би өнөөдрөөс эхлээд өөрийн чинь сэтгэл зүйч болж байгаа учраас аль болох өөрийнхөө дотоодд юу болж байгааг нь илүү их танин мэдхэн хувьд хичээлийг нь ороод явахаар өөртөө илүү танилцсан. За өөртөө хийх дотоод яриа гэдэг сэдвээр өнөөдөр ярих гэж байна. Тэгэхээр энэ бол хүн болгоны хувьд маш чухал. Яг ингээд би өөртөө яаж ханддаг вэ? Өөрийнхөө доторх хүнтэйгээ ер нь харилцаж үзсэн үү гэдэг асуултыг нэг тавиад өөрийгөө чагнаад үзээрэй. Тэр хүмүүс ингээл хүнтэй л харилцаал хин нэгэнтэй л ярилцах шаардлагатай юм шиг амьдраад байгаа боловч яг өөрийнхөө дотоод хүнтэйгээ нэг ч гэсэн удаа ярилцах гэж оролдох гэж эхэлснээс хойш би бас дотроо ийм хүн юм байна гэдэг ийм анхны тохио ухаарлыг олж ирдэг. Доторх маань ямар хүн байгаа юм бол доо гэж бодохоор угаасаа л хүмүүс мэдэхгүй шүү дээ. Ингээд өөрийнхөө дотор маань ийм хүн байгаа мó үгүй мó гэдэгт маш их хэргэлзэж янз янзын хүмүүс чамайг сайн шүү муу шүү чи мундаг шүү эсвэл бол чи ийм байна тийм байна гэдэг тодорхойлтыг л хий нэгэн ойр дотны хүмүүс чинь өнөөдрийн хүртэл өгөх гээд байдаг. Тэр дүгнэлтийг өөртөө бий болгоод би иймэрхүү хүн гэдэг ойлголтыг аваад байгаа боловч би яг үнэхээр өөрийгөө дотроосоо би ийм хүн шүү гэдэг ийм дотоод нэг ийм мэддэхгүй дуу одоо хоолойг сонсох гэж хичээж байсан удаа гэвэл бараг л байхгүй хаа. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд унтах гэж байхдаа унтахаас өмнө бодож байгаа бодол дотоод яриа маань яаж явагддаг вэ гэхээр өнөөдөр би сайн байж чадсан уу? Өнөөдөр би ямар шүү байдлаар өдрийг өнгөрүүлж байна? Өнөөдрийн хүртэл би яг яаж амьдрах уу гэдэг ч юм уу ингээд унтахаас өмнө эсвэл яг ганцаардаад хэцүү байх үедээ магадгүй ямар нэг онцгой мөчөөд ингэж боддог байх. Гэхдээ бидний дотор бодож байгаа бодлууд маань тэр чигтээ дотоод яриа явагдаж байдаг. Тэгэхээр бодож байгаа бодол маань сөрөг, дотроо бодож байгаа бодлууд маань дандаа айцтай. Дотроо бодож байгаа бодлууд маань дандаа нэг юм хүнд хэцүү бодлуудыг боддог бол чи өөрийнхөө дотроо хийж байгаа яриа чинь тийм л хүнд хэцүү яриаг өөртөө өгч юм гэсэн. За тэгвэл дотоод яриаг бид нар зөв хийж сурснаар ямар ашигтай үр дүнтэй байдаг вэ гэхээр миний мэдрэмж маань илүү өөрчлөгдөж өөрийгөө илүү үн цэнтэйгээр өөрийгөө илүү ойлгож байгаа юм шиг мэдрэмжийг аваад ирэхээр бидний дотор болж байгаа бие физиологи сэтгэл зүй маань яг өөртөө бодож байгаа дотоод яриа бодлыг зөв өгөх тусам чи дотроосоо гэрэлтэж аз жаргалтай сэтгэл ханамжтай болж эхэлж байгаа аяндаа мэдрэх бол багшийнхаа яриаг сонсохоор нэг тийм хол хүндийн юм шиг сонсогдож магадгүй гэхдээ нэг туршаад үзээрэй. За нэгдүгээрт бид нар дотоод яриаг юугээр дамжуулж ойлгож мэдэх боломжтой вэ гэхээр би хүүхэд байх үеэс эхлээд намайг одоо ээж, аав гэр бүлийн ойр дотны хүмүүс маань одоо цэцгээ авчаа Амина. За би өөр төр жишээ авч. Амина чи одоо яг ямархуу мэдрэмжтэй байна, ямархуу бодолтой байна, энэ дээр ямархуу сэтгэлтэй байна гэж асуухаас илүү шууд шүүмжилдэг байсан гэсэн. Алдаа гарангуут чи наад зүйлээ хийж чадахгүй байна. Чи бити ингэ чи юм байх хэвээр гэдэг ч юм уу. Ээж аавын угаасаа хүүхдтэй эсвэл гэр бүлийн том хүмүүсийн хүүхдэд хандж байгаа хандлага бол тэр хүүхдийн юу мэдэрч байгаас илүү тэр хүүхдийг ямар байх хэвээр вэ гэдгийг зааж өгдөг гэсэн. Гэтэл тэрийг хүүхэд жоохон байхаасаа эхлээд одоо бид нар сонсч өссөн өөртөө холбоотой ойлголтуудыг мэдэрч байгаа тэр дуу хоолой маань дандаа шүүмжлэлтэй дандаа өөрийгөө шүүсэн эсвэл би нэг юм л байх ёстой гэсэн юм ойлголтоор өөртөө ярилцаа сурцсан байдаг гэсэн. Тэгэхээр ингээд миний гаднаас ирсэн тэр үгийн буюу ярилцлагын кодууд маань би өөртөө өгж байгаа ярилцлагын код болж
төлөвшж би болж байна гэж ойлгож байна. Тэгэхээр миний өөртөө хандж байгаа хандлага бол маш харгас, маш тийм шүмжлэлтэй байна. За юун дээр шүмжлэлтэй гарч ирдэг вэ гэхээр жишээлбэл өдөр тутамдаа бид нар ингээд янз бүрийн мэдрэмжийг угаасаа л мэдэрч байгаа. Би ганцаардаж байна, би гонигтай байна. Яг одоо би ядарсан байна. Би эсвэл одоо маш их баяртай байна. Магадгүй би одоо урам хугарсан байна. Магадгүй би одоо яг юу хийхээ мэдэхгүй байна. Гэх мэтчлэн маш олон төрлийн мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Энэ нь бол хэвийн. Мэдрэмжийг хэвийнгээл ойлго. За гэтэл монголчууд ялангуяа одоо бидний соёлд мэдрэмж гэдэг зүйлийг юу гэж тодорхойлдог вэ гэхээр мэдрэмж нь өөрөө буруу юм байна гэдэг ойлголттой гэсэн. Ингэж мэдэрч байгаа нь би буруу. Би өөрийгөө магадгүй одоо гонигтай байгаа ингээд мэдрэнгүүтээ би гонигтай байх ёсгүй гэдэг ч юм. Эсвэл би ингээл амар баярлж хөөрөл янга чи юундаа хөөрөөд байгаа гэж хэлүүлжсэн учраас би ингээд баяртай байгаа мэдрэмжээ хүмүүст ингээ харуулахаар хүмүүс намайг шүүмжлэх учраас гэд өөртөө мэдэрч байгаа янз янзын юм хөдөллийн мэдрэмжүүдийг бид нар ямар нэг байдлаар шүүмжлэлээр хүлээж авдаг. Тэгэхээр яг одоо миний мэдэрч байгаа мэдрэмж ийм байх нь хэвээ гэдэг байдлаар өөртөө хандах нь. Тэгэхээр ийм мэдрэмжтэй байна гэдэг нь энэ буруу юм уу эсвэл зөв гэсэн юусоо биш, энэ зүгээр л мэдрэмж төдийгээд мэдрээд өнгөрүүлэх нь хамгийн чухал. Тэгэхээр өөртөө бид нар ямар шүмжлэлтэй бодлуудыг гаргаж ирж байгаа гэхээр би өстө арчаагүй байна, би ингэ сэтгэлээр унтсан байна, би эсвэл ганцаардчихээн, эсвэл энэ нөхцөл байдал магадгүй дөнгөж хүүхдээ гаргацсан, ганцаараа гэртээ, эсвэл ямар нэг зүйлийг ингэ сайн хийж чадахгүй гэс болоод бид нарт олон төрлийн мэдрэмж мэдэрч яхад энэ мэдрэмжийг ерөөсөө л мэдрээд өнгөрөх мэдрэмж төдий гэж ойлгох оронд энэ мэдрэмжийг мэдэрч байгаа нь би буруу юм байна гэдэг ойлголтоор өөрийгөө шүүж бодож өөртөө тийм яриа өрнүүлж өгдөө. Тэрийгэ нэг анзаараад үзээрэй заяа. Тэгэхээр өөрийгөө мэдэрч байгаа мэдрэмжийнхаа төлөө буруутгахын оронд яг юу мэдэрч байгаа зүгээр ажиглаад тэгээд шүүмжлэлгүйгээр хүлээн зөвшөөрөх тийм мэдрэмжийг өөртөө оруулж ирэх юм бол өөртөө хийж байгаа дотоод яриа маань шүмжлэл багасна гэсэн. Сая надад нэг тийм жишээ гарлаа л да. Дөнгөж хүүхдээ гаргаад сууж байгаа эмэгтэй надтай холбогдсон. Тэгээ тэр эмэгтэй болвол мэдээж маш их гормоны өөрчлөлтөнд орж байгаа. Маш их ганцаарцсан, нийгмээс холдсон, ядарсан ийм мэдрэмжтэй байгаа. Гэтэл энэ мэдрэмжээ юу гэж өөрөө бодож байгаа гэхээр хэцүү байгаа мэдрэмжээ өөрийгөө буруутгаж би арчаагүй байна, би хангалттай биш байна, би ингээд сайн ээж байж чадахгүй байна, бас сайн эхнэр байж чадахгүй байна, би өөрөө сайн хүн биш юм биш үү гэдэг ч юм ингээд таагүй байгаа мэдрэмжээ өөрийгөө буруутгах тал руугаа мэдэрч байгаа мэдрэмжээ тийм байхсгүй юм шиг энэ мэдрэмжээс хурдан цогтохын тулд би яаж хурдан нийгэмтэй одоо хөл алах уу, би яаж хурдан тавьших уу гэдгээл бодож өөрийгөө маш их юм шүүмжилсэн бодлуудтай байдаг болцсон байсан. Тэгэхээр энэ нэмэгтэй бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр мэдэрч байгаа мэдрэмж болгоно шүүмжлэл болгож өөртөө бодож байгаа тийм шүүмжлийн яриаг маш их өрнүүлээд сэтгэлээр унсан гутарсан байдалтай тэр яриагаа магадгүй хэн нэгэнд ярангууд тэр яриагийн сонссон хэн нэгэн өөч сэтгэлээр унсан биш үү гэдэг ч юм. Тэгэхээр сэтгэлээр унсан биш үү гэдгийг эргээ сонсонгуудаа би сэтгэлээр унж болохгүй гэдэг ийм ойлголтоор өөрийгөө харамталж байгаа гэсэн. Тэгэхээр яг ийм амьдралын ярианы хэм маягийг өөртөө ямар нэг байдлаар мэдэрсэн байгаа бол энийгээ анзаараад зогсоох хэрэгтэй. За дараач айгуу чухал хэсгийг багш нарих гэж байна. Энэ зүйл юу одоо гэхээр бидэрт нийтлэг тохиолдог дотоод яриа маань яагаад гэдэг асуулт. Хор тавдар туссан манай үйлчлүүлэгчдийн ихэнх жишээ бол яагаад би гэдэг бодлыг маш их хүчтэй бодож өөртөө тийм яриа ярьдаг гэсэн. Яагаад би энэ өвчнийг тусах ёстой байсан гэж яагаад би өнөөдрийн хүртэл би энэ хүртэл маш сайн байж ирээд магадгүй энэ хүртэл би маш их зовлон мэдэрсэн мөртлөө яагаад би энэ өвчнөд тусах ёстой. За магадгүй ямар нэг бүтлгүүтэл, ямар нэг асуудал, ямар нэг хэцүү зүйл тохиолдоход бас л яагаад гэдэг асуултыг асуудаг. Тэгэхээр яагаад гэдэг асуулт нь өөрөө маш тийм хортой бодлыг бий болгож өгдөө. Яагаад гэдэг
хариултын цаана яагаад гэвэл чи ийм арчаагүй учраас, яагаад гэвэл би ийм азгүй учраас, яагаад гэвэл би ийм тэнэг учраас, яагаад гэвэл би хангалттай байгаагүй учраас энэ эмэгтэй, энэ эрэгтэй, энэ миний хайртай хүмүүс надаас холдож явдаг, намайг орхиод явдаг гэсэн ийм бодлыг өөртөө бий болгодог. Яагаад гэдэг хариултын цаана илүү зовлонтой хариулт бидрийг хүлээж идэг учраас яагаад гэдэг асуултыг өөртөө хязгаарч битгий тавьчих. Тэгэхээр яагаад гэдэг мэдрэмжийн цаана заавал буруутгалын мэдрэмжийг бид нар бий болгож идэг учраас яагаад гэдэг асуултыг хүнээс асуухгүй, яагаад гэдэг асуултыг өөрөөсөө асуухгүй байх нь хамгийн том төрөгдлийг бий болохгүй өөрийгөө хамгаалж чадна. Хүүхдэд ч гэсэн жоохон байхад яагаад гэдэг асуулт 6 наснд маш их асуугддаг. Яагаад гэдгийг хариултыг магадгүй би ингээд жоохон байхад ээж аав надаас би ингээд нэг алдаа гаргачлаа тийм. Тэр алдаа маань жишээлбэл өөрийнхөө за сургууль дээрээ магадгүй би очихдоо өөрийнхөө хичээлүүдээ зөвхөн дотроо хийхгүй мартаад явцсан байлаа. Гэтэл багш ч юм уу ээж аав яагаад чи марцсан бэ гэдэг асуултыг тавингууд би энийг хүүхэд байхдаа юу гэж бодох вэ гэхээр намайг шүмжилж гин яагаад гэдэг асуултын цаана намайг буруутгах чинь гэдэг буруутгалын мэдрэмжийг мэдэрч маш их хайдаг. Тэгээд яагаад гэдэг асуултанд хариулахын тулд би худлаа ярьж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ бол маш айцтай бөгөөд утгагүй асуулт учраас хүүхдээс жишээлбэл юу гэж асуухыг зөвлөдөг вэ гэхээр яагаад чи энийг хийж байгаа юм биш? Яагаад гэдгээс илүү хэрхэн энэ зүйлийг хийх болвоо гэдэг ийм шалтгааныг нь зүгээр асуух нь хүүхдэд илүү их тайлбарлахад айцгүйгээр тодорхой болгож өгдөг. За гэх мэтчлэн би өөрөөсөө яагаад бас хүмүүсээс болон хүүхдүүдээс яагаад гэдэг асуултыг бага асуугаарай. За дараагийн бидний өөрсөнтөөгөө холбогддог яриа яаж зөв явагдах ёстой вэ гэхээр хүн ерөөсөө урагшлахад дотоод урамшуул айгүй чухал гэсэн. Тэгэхээр хүнийг урамшуулдаг 2 зүйл байгаа. Нэгдүгээрт нь мөнгө. Хоёрдугаарт нь би өөрийгөө илүү хүчтэй байна, би мундаг байна гэдгээ мэдрэх хэрэгцээ буюу би хүнээс ямар нэг байдлаар давуу гэдгээ мэдэрч ич нөгөө хүнээрээ дамжуулж өөрийнхөө эгог тэжиж идэг зүйл. Жишээлбэл би насаар дүү хүмүүстэй хамт байх юм бол би илүү их юм мэдж байгаа, илүү их мундаг, илүү их ч учраас би тэр хүмүүсээс тэр хүмүүсээр дамжуулж өөрийгөө мундаг гэдгээ мэдэрч ич миний магадгүй өөрийгөө мундаг байна, сайн байна гэдгээ мэдэр. За би илүү мөнгө олж иж тэр мөнгө маань намайг дотоод ямар нэг байдлаар системээр урамшуулж идэг учраас би мөнгийг олохын тулд айгүй их хөдөлмөрлөдөг. Мөнгө олох тусмаа би илүү их өөрийгөө мэдэрдэг, аюулгүй байна гэдгээ, хүчтэй байна гэдгээ, юу чих боломжтой гэдэг эрхчлөлөөг мэдэрнэ. За би илүү нэр хүндтэй байх тусмаа хүмүүс намайг хүндэлдэг. Тэгэхээр хүндэтгэлийг мэдрэх тусмаа хүн өөрийгөө болжин гэдэг урамшууллыг мэдэрч идэг учраас гэх мэтчлэн хүн эрх мэдэл, мөнгө, төгрөг, байр суурь гэх мэт зүйлүүдэд илүү шундгийн шалтгаан бол ерөөсөө дотоод урамшууллын систем гэсэн. Гэтэл хүн заавал тэр зүйлүүдэд илүү их обсесд болоод тэр зүйлд орохгүйгээр зөвхөн өөрийгөө урамшуулах жижигхэн системийг бий болгох юм бол хүн амьдралаас жижигхэн сэтгэл ханамжтай, өөртөө илүү ихтгэлтэй болгох системийг бий болгож чадна. За хүүхэд байхаас дахиад эхэлнэ л дээ. Жишээлбэл хүүхэд байх үед намайг хийж чадахгүй байгаа зүйлийг би зүгээр оролдоход л намайг чи болж гин, чи чадах юм байна. Өшөө илүү чи ингээд сайн хийх чам боломж байна гэдэг ч юм уу. Ингээд намайг урамшуулж исэн бол би заавал өөртөө өндөр хүлээл тавиал тэр зүйлийг заавал зөв болгох хичээхээс илүү би чадж байгаа гэдэг зүйл дээр илүү их сэтгэл ханамжтайгаар урагшилж цаашаа хийх мотивац манд төрдөг. Тэгэхээр ихэнх аливаа зүйлийг тууштай хийж чадахгүй байгаа хүмүүсийн цаана дотоод урамшууллын систем зөв ажиллахгүй байгаатай холбоотой байдаг. Тэгэхээр жижигхэн ч гэсэн зүйл дээр өөрийнхөө жижигхэн болж байгаа зүйл дээр анзаараад би өнөөдөр айгүй том бүтлгүүдлийг хийсэн ч гэсэн за яах вэ энэ хүртэл би бас хичээж байгаа шүү дээ. Энэ хүртэл би ядаж энэ зүйлийг ингээ нэг даван гарахын тулд нэг ингээд өнөөдөр ядаж өөрийгөө амьд байлгаж чинь ядаж би ажилтай байна. Ядаж би ингээд хамгийн мундаг биш байлаа гэхэд би ядаж л өнөөдөр өөрийнхөө энэ зүйлүүдийг ингээд хамжуулаад энэ зүйлийг даван туулах гад хичээж агаад хөөхий дөө би бүр амар сайн байж тээ. Үнэхээр өөрийгөө хайрлаж чинь ямар үнцэнтэй юм бэ гэд өөртөө урамшууллыг өгөөд тийм яриа хийдэг байгаараа тэгэхээр өнөөдөртөө болж байгаа зүйлээ нэг анзаараад үз. Өнөөдөр өөртөө нэг жижигэн ч гэсэн урамшууллыг өгөөд өөрийгөө нэг аргатай тэрвээ. За окей сайн биш үү.
Гэт нэг өдрийг өнгөрөх тийм дотоод яриаг заавал хийж байгаа. Энийг нөгөө хийх боломжтой жишээлбэл хүндрэлтийн нийтлэг зүйл бол нөгөө талархал байхгүй. Тэгэхээр талархал бол хүнийг аюу тийм илүү жижигэн зүйлээр сэтгэл хангамжтай амьдрч өөрөөрөө илүү дэмжихэд тусалдаг. Тэгэхээр талархлыг хийдэг процесс механизм хаана явагддаг вэ гэхээр шашинд явагдчихэдэг. Яагаад тэгэхээр залбирал гэдэг маань өөрөө талархал болоо явчихж байгаа. Тэгэхээр ингээд магадгүй шашиныг одоо шашин гიშвдэг болвол итгэл үнэмшилтэй болвол амьдрал талархах систем нь илүү сайн ажиллаж байгаа. Одоо нөгөө манифест тэгэл даалын ертөнд сүнслэг оршихуй бяцлал гээл байгаа энэ бүх зүйлүүдийн цаана бяцлаглалын цаана юу явагдаж байгаа гэхээр талархал буюу одоо цагааг үнэлэх үнэлэмжийг илүү сайжруулж байгаа учраас байгаа зүйлтэй хүн илүү талархах тусам сэтгэл хангамжтай болж эхэлдэг. Тэгэхээр би заавал хэнийг намайг даргамаа эсвэл дотны хүн маань намайг миний хийсэн зүйлийг заавал урамшуулаад тэрийг нь хүлээгээд магтаасаа үнлээсэй гэд хүлээх тусам миний дотоод хүүхэд маань урамшуул авч чадахгүй агууд урам хугараад тэгээд өдөр тутамдаа өөрийнхөө төлөө зүтгэж байгаа тэр үнэлэмжүүд аягүй их багасгаад өөртөө ихтгэлгүй болоод хүнд л магтуулахын тулд хүнд л нэг юм миний хийж байгаа зүйл маань ямар нэг байдлаар хүмүүс эргээд үнэлээсэй гэдэг юм хэрэгцээний цаана дандаа авч чадахгүйгаас олж гомдлууд би болж өөрийгөө боддоо урамлж идэг. Тэгэхээр чи одоо нас бий төрсэн. Тэгэхээр нас бий төрсэн учраас чи хүүхэд байх үедээ магадгүй чамайг урамшуулах системийг зөв хийж өгөөгүй тийм магтуулах, урамшуулах систем өнлүүлэх тэр хэрэгцээгээ авахын тулд амьдарч исэн тэр хүүхэд насны хэрэгцээ маань одоо хүртэл явагдаад байгаа бол энийгээ болоод би өөрийгөө урамшуулах боломжтой болно. Тийм би чадна. Өмнө ч гэсэн энэ зүйлийг би ингээд давж исэн шүү дээ. Өөрийгөө ингээд авч харсан шүү дээ. Тэгэхээр би энэ удаад ажиллахгүйсэн ч гэсэн болон чадна гэдэг юм байдлаар урагшаага өөртөө жоохон ч гэсэн урам өгөр. За дараагийн зүйл бол бид нар нэг жоохон дутуу байгаа зүйл маань сэтгэл хөдлөлөө ойлгохдоо ерөөсөө үгийн сангаа баяжуулаг байдаг. Угаасаа сэтгэл хөдлөлөхээр юу вэ гэхээр за чи сайн уу юу байна да гэдэг бидний жижиг ярианаас эхэлж байгаа хгүй. Тэгэхээр жижиг ярианд маань сайн уу гингүүд сайн. Гэхдээ би сайн гэж хэлж байхдаа миний мэдрэмж үнэхээр ямар баа гэдгийг би анзаардаг. Юу байна да гингүүд юу авахтай тайван. Гэхдээ би үнэхээр тайван байгаа юу? Үгүй. Тэгэхээр бид нар нөгөө мэдрэмжээс шал хол хөндий ярьдаг л ард юм байна л да. Тэр сэтгэл хөдлөл маань илүү бидний мэдрэмжийг баялаг байдлаар илэрхийлэхэд хэлний маань тогтолцоо өөрөө жоохон дутуу учраас би сэтгэл хөдлөл угаасаа ойлгож таньж мэдхэд миний яриа үгийн баялаг маань цөөддөг л гэсэн. Тэгэхээр маш тодорхойл хүмүүс болж таарах гэдэг. Тэгэхээр магадгүй сэтгэл мэдрэмжээ илүү яг юу болж байгаа гэдгийг дэлгэрүүлэх тийм туршилтыг хийгээрэй. За жишээлбэл өнөөдөр хэрхэн өнгөрсөн бэ? Одоо би яг юу мэдэрч байна? Надад одоо яг ямар шүү байна гэдгийг илүү их дотоод ертөнцтэйгээ холбогдож баяжуулах хэрэгтэй гэсэн. Жишээлбэл өнөөдөр би өглөө босоод хамгийн түрүүнд юу ийсэн? За тэгээ өдөр маань ямар шүү өнгөрөв? За тэгсэн чинь ямар нэг үйл явдал болсон уу? Эсвэл өнөөдөр хэнийг намайг ямар нэг байдлаар доромжилсан уу? Эсвэл үл доосон уу? Надад муухай мэдрэмж хэнийг өгсөн байна уу? За тэгвэл нэг их юм тохиолдоггүй ингээ явж исэн чинь яг одоо би яг ямар мэдрэмжтэй байна? Окей гэд үйл явдлыг өглөөнөөс ахуулаад яг өнөөдөр хүртэл яг юу болсон бэ гэдгийг шатараалтайгаар бодоод тэгээд миний мэдрэмж одоо яг ямар шүү байна гэдгийг илүү их баяжуулж бодох гэж чигээрээ. Тэгэхээр би ядарсан байна. Яг ямар шүү байна? Үлссэн байна. За нэг эмэр дуу юм байна гэд нэг ингэж чагнах гад оролдох гад тэр мэдрэмжээ илүү их баялаг болгож өөрийнхөө дотоод дуу хоолойтой холбох гэж хичээгээрэй гэсэн. Тэгэхээр хэр байндаа гөнгө зүгээр биш. Зүгээр үг гэдэг асуултыг өөрөөсөө асуунгууд яг үнэхээр үнэнгээсээ чи зүгээр байна уу? За зүгээр биш бол яасан бол зүгээр биш байгаа л яг юун дээр яагаад одоо зүгээр биш байгаагийн цаана ямархуу зүйлүүд болж байна вэ? За энэс гарахын тулд заавал гар цайгаал хурдан энэ мэдрэмжээ даван туулахын тулд өөртөө юу гэдгийг хуурамчаар худлаа тайвшруулах, сатааруулах тийм орон зайг өөртөө бий болохгүй л хэцүү байгаа юм шиг мэдрэмж, эсвэл сонирн байгаа юм шиг мэдрэмжээ чанахгүйгээр шууд
Зүгээр гингүүтээ тэндээсээ цухтаж ерөөсө болохгүй, сатааруулж болохгүй. За тамхи татах бол сатааруулж байгаа, төр зүрийн тайвшруулыг өгж байгаа. Уцааг үлгээж рилс үзэх, уцаа хэтэрхийх ухах, өөр мэдрэмж рүү хурдан шилжүүлэх тусмаа энд айгүй асуудал үүсэж байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн мэдрэмж ер нь юу мэдэрч байгаа гэдгийг баяжуулах тийм орон зайг ямар ч лсэн яг одоо цаг энэ мөчөд нэг ч гэсэн удаа болов өгöd ажиглаад үзээрэй. Багшийнхаа ярьж байгаа хооронд энэ төсөөлийн талаар жоохон ч гэсэн бодсон байх гэж найдаж байна. За тэгээд нэг үнзгийрүүлж бодоод яах вэ? Нэг иймэрдүүл юм дотоод дуу хоолойнд ч юм болт юм байна гэд анзаараад өнгөрөхөд дараачудаа гэд адуу хэцүү байх юм бол дахиад энэ хичээлээ ухрааж үзээрэй. Сүүлийн зөвлөгөө. За сүүлийн зөвлөгөө л бид нар бие махбодтойгоо ерөөсөө холбогдох хэрэгтэй. Тэгэхээр миний бие хөлнийхөө уулнаас толгойнхоо орой хүртэл ер нь байгаа юу гэдгийг хамгийн сүүл хизээ анзаарсан бэ. Би гэж бодоод яваад байгаа боловч би мөнгөний талаар миний тархин дотор болж байгаа процессыг л би өдөржингөө бодож тэрнийхээ араас ингэж хөөж, тууж асуудлаас асуудлын хооронд л бодож яваад байгаа болохоос ш би өөрийгөө амьд байгаа гэдгээ яаж хэрхэн хизээ хамгийн сүүл мэдэрсэн бэ. Тэгэхээр бие махбодтойгоо холбогдохын тулд идэх, уух, за цангаж байгаа мэдрэмж хизээ мэдэрч байна. Миний нойр хүрсэн байна уу? Миний биеийн аль хэсэгт ямар мэдрэмж төрж байна? Гицээ хэтэрхийх чангалаад байна уу? Мөрөө сулсан уу? Мөр маань дандаа чангараастай байдгүй. Одоо жишээлбэл би айгүй их юм бодож явах үедээ би жишээлбэл маш их булчингуудаа чангалцсан явж идэг, мөрөө хавчцсан, хөмсгөө зангидсан, биеэ хомцсон, ямар нэг зүйлийг дотроо бодож биеэ хомох булчингууд маань маш их чангарсан. Тэгээд эрүү нүүрний булчингууд чангарсан. За тэгээд мэдээж гадаад үзэмжиндээ ач холбогдлохын тулд ямар хувц өмссөн байгаас шалтгаалаад баруун хувц өмссөн байх юм бол гизээ татаж явах. Магадгүй жишээлбэл одоо юу ч гэдэг тий өөрийнхөө бие махбод ямар нэг байдлаар бид нар нэг юм өөрийнхөө сэтгэл санаанаасаа болоод тарих хэтэрхий ажилтдаг нөхцөл байдлаас болоод бид нар ер нь бол бүхтийгөө бүх булчингуудаа чангалсан байдаг. Тэгэхээр нэг үнзгийн амьсгаа аваад булчингуудаа суллаа, мөрөө суллаа. Тэгээд нүүр маань хэрвээ зангираад амар мушгилцаад муха стресстэй тийм булчингийн зангирлууд байгаа юм шиг санагдвал нэг нөгөөнийхөө бүх булчин мэдрээ суллаад, мөрөө суллаад, гүнзгий амьсгаа аваад, гицээ суллаад, хөлнийхөө хуруунуудыг нэг хөдөлгөж үзээд за тэгээд нэг ус маань ямар байна, нүүр маань ямар байна, хүзүү маань ямар байна, цэж маань ямар байна, арьс маань ойрд юу н ямар байна, хатсан байна уу, ойр шинг маань юу н хангалттай хэмжээний байна уу, хон суруу маань юу н юу болж байна, хөлний уруу маань юу н байна уу, үгүй хөлний уруу маань юу болж байна, хөлний уул. За тэгээд өгцөг нуруу тий миний ингээд хааны газар ямар нэг юм эргэнж гин үү. Ингээд нэг бие нэг чеклээд үзээрэй за. Тэгээд хичээл дуусны дараа айл болох 5 минут юу ч бодохгүйгээр нэг сайхан толгойн оройноос хөлний үзүр хүртлээ сайхан тавшруулдаг хөгжим сонсоод нэг өөрийнхөө биеийг анзаараад мэдрээд үзээрэй. За өнөөдрийн хичээл иймэрхүү. Маргааш хичээл хүртэл түр баяртай. Таалагдсан бол хичээлээ лайклаад сэтгэлдээ бичээд даалгавраа биелүүлж турсан бол багштайгаа сэтгэлээ хуваалцаарай. Тэгээ амжилт хүсье. Пока.